Өнөөхдөө өнөөдрийн хичээл маань өгүүлбэрийн салаалах хувиргал. Хичээлийн зорилго өгүүлбэрийг салаалах, товчилж бичих. Энэ хичээлийг үзхийг бүгдээрээ өгүүлбэр гэж юу вэ гэдгийг мэдэж авна. ертөнцийн хүмүүс үзэгдэл, үйл хөдөлгөөн, шинж чанар гэх мэтийг хэсэг хэсгээр нь салангад нэрснийг үг гэнэ. Харин ертөнцийн хэсэг тасархай юмсыг бус түүний үйлдэл хөдөлгөөнийг хамттан тусгаж холбон нэрснийг өгүүлбэр гинэ гэж одоо Эрдэнэ сан багшийн Монгол Хэл үндэсний өчигдөл хурал авлах дээр хэлсэн байдгийн байна. За тэгвэл өгүүлбэр их хоёрын ялгаа нь юу вэ гэж. Өгүүлбэр бол нэг ба хэд хэдэн үйл явдлын тухай мэдээлэх, харилцах зорилгоор үг бүтээврийн утга бүтцээр нь сүлжин холбосон тийм харилцааны бага нэгжийг өгүүлбэр гэдэг. Их болохоор ерөнхийн нэг сэдэв захирагдсан хэлний их бага нэгжийн шатлсан тогтолцоод бүрдлэсгүүдтэй нэрлэх, мэдээлэх, бүтээх, харилцах үүрэг бүхий төгс тохиог их гэж хэлэх нэ. За хэлний үндсэн хувиргалыг бол бид нар мэдж байгаа тийм ээ. Хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах гэсэн дөрвөн хувиргал байгаа. За салаалах хувиргалын талаар өнөөдөр бид нар үзнэ. За үүнээс өгүүлбэрийн салаалах хувиргал гэж юу юм бэ? Өгүүлбэрийг ойролцоо ба эсрэг санаагаар нь хувирган элдв аргаар найруулбал одоо салаалах хувиргал болдгийм байна. Салаалах хувиргал хийх аргууд ямар арга байдаг вэ гэхээр нэгт нь хэлц бус нэгжийг хэлц нэгзээр сольж олно. Хоёрт нь хүүрнэх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгож олно. Гуравт нь үлийн хэв байдлын дагаврыг сольж хувиргаж олно. Дөрөвт нь тий алгалын нөхцөлийг солин найруулж хувиргаж олно. Тавт нь үлийн төгсгөл нөхцөлийг сольж найруулж олно. За 6-ад нь нийлмэл өгүүлбэрийн холбох хэрэглүүдийг сольж бас салаалах хувиргал хийдэг бахнэ. Тэгвэл өгүүлбэрийн одоо хувиргалын арга тус бүр дээр хэдүүлээ хэрхэн яаж одоо салаалах хувиргал хийсэн бэ гэдгийг харцгаая. Хэлц ус нэгжийг хэлц нэгжээр солино гэдэг дээр за цовоос сэргэлэн авахаштай чирэг хүү байна гэдгийг нүүрэндээ галтай нүдэнцээ цогтой хүү байна гэдэг одоо сольсон байна. Хэлц ус нэгжийг хэлцээр сольсон байна. Хүүрнэх өгүүлбэрийг одоо хэрхэн яаж хувиргасан бэ гэхээр бэлчээрлэж буй мал сүргийн дундуур хөндлөн гардаггүй гэсэн хүүрнэх өгүүлбэрийг бэлчээрлэж буй мал сүргийн дундуур яагаад хөндлөн гардаггүй гэсэн асуух өгүүлбэр болгосон байна. Үлийн хэв байдлын дагаврыг сольж хувиргахдаа эмээлээ дохвол үүдээс хөөл гэ. За уул гэсэн дагавар байна тийм ээ. Үүнийг эмээлийг нь дохож үүдийг нь сөхөөрэй гэж хувиргаж болох нэ. За тий алгалын нөхцөлийг сольсон гэхээр ахас дээдсийн үгийг сонсвол альва хүн харилцсан анд нөхөр бололцвол амаргалан ханилах ёстой. За Монголын нус төвчөөний хэсгийг авсан байна. Эндээс ахас дээдсээс альва хүнтэй харилцсан анд нөхрийг болговол гэд эдгээр одоо нөхцлүүдийг сольсон байна. За үлийн төгсгөл нөхцөлийг сольсон энэ дээр өдөр бүхэн хүний сайнтай учирч яв. За тэгвэл өдөр бүхэн хүний сайнтай учирч явдаг гэх мэт одоо төгсгөл нөхцлүүдийг сольжээ. За нийлмэл өгүүлбэрийг холбох хэрэглээрийг солино гэхээр сэтгэл гарч байж, тарих ажиллаж, гар хөдөлж үйлсийг бүтээдэг. За тэгвэл энэ дээр нөгөө төгсгөл холбох нөхцөл гэдэг маань за сэтгэл гарган байж, гарч гэдгийг гарган байж, тархиа ажилуулж байж, ажиллаж гэдгийг ажилуулж байж, гараа хөдөлгөж үйлсийг бүтээдэг гэх мэтээр ингэж хувиргасан байвал энэ бол салаалах хувиргал болох нэ. За эдгээр өгүүлбэрийн салаалах хувиргалын талаарх хичээлээ үзээд за хичээлийн дараах сорил даалгаврыг ажиллаад бие даах даалгаврыг бас хийгээд илгээгээрэй хүүхдүүдээ.